Өнгөрсөн удаад та бүхэнд шудраг байцгаа хэмээх уриалгыг хүргүүлж Баянзүрх дүүргийн ардчилсан намын нөхдүүдийн хууль бус үйлслүүдийг баримт нотлохотойгоор дэлгэсэн. Та бүхэн энэхүү нэвтрүүлгээс Баянзүрх дүүргийн 1, 4, 5, 9, 10, 19 дугаар тойрогт сонгуулийн дахин санал хураалтын үеэр мөнгө тарааж сонгуулийн тухай хуулийн 75-1-ээс 75-ын 10 заасан үндслүүдийг ноттойгоор зөрчсөнийг харж болох юм а. Үргэлжлүүлэн та бүхэнд 2, 5, 19 дугаар тойргуудад мөн иргэдэд мөнгө тарааж хууль бус бохир зүйлээ хийснийг баримтаар дэлгэж байна. Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо. Байна. Сайн байна та. Сайн байна. Би нөгөө нэг 20 нэр дэвшигчгээ юу, дэмжигчээ юу гэсэн шүү дээ, тий? За. 11 би цуглуулсан байхгүй юу? За. Тэгээд 11 биелсэн гэсэн мөнгө зүрэг яаж болох юм ба тоо яах юм ба гэж бодоод тэгээд хамраа зааварсан байхгүй юу? Би одоо нөгөө төлөөний үрсний мөнгөгүй яхан хэцүүдээ л тэгээд түрүүн асууж өгье яг наад чинь нөгөө шууд намын шугамар яаж байгаа юм болохоор яаж байгаа юм бол яг асууж өгье. За 11 байгаа юм тий. би 11 байгаа. Би 20-ыг яачвал одоо яах ёстой шүү дээ. Харин тий эргээд намайг нөгөө 20 биелээ авсраад яаж гэрнэ. Би гэсэн байхгүй юу? 11 байна гэсэн чи өө таас тэгвэл нөгөө 100 мянга та яах юм бэ нөө урьдчилгаа авах юм бэ. Тэгвэл хэрэггүй гэж байхгүй юу? Тэгээд заавал бас нөгөө нэг юу яасан байх та гэж ахын нөгөө нэр нь заавал улцах ёстой гэж ахын. Харин тийм дискод наад чинь нөгөө хаамаагүй юу болоод хитэн дугаар нь тоглуулчихад байгаа байхгүй юу? Тийм үү. Тийм. Ёо ерөөсөө бүр багтааж авчираад одоо нэг тийм заавал байлаа. Тэгээд яапаа. Тий. сууж өгье байцаагч. За тэг. Наад чи яг нэгэн нөгөө бүр бүх хорооны хэмжээнд явж байгаа юм болохоор зүүн бол хамаагүй яаж тахгүй байгаа юм. Баянзүрх дүүргийн 19 дугаар хороо. Энэхүү дүрс бичлэг дээрээс та бүхэн сонгуулийн санал хураах өдөр Баянзүрх дүүргийн 19 дугаар хороонд байрлах хүнсний дэлгүүрт сонгогчдын саналын хуудсыг худалдан авч байгааг харж байна. Энэ бүх мэдээллүүдээс та бүхэн Баянзүрх дүүргийн ардчилсан нам хэрхэн хууль дүрмийг уландаа гიშгэж дур зоргоор аашилцгааж байгааг харж болох юм а. 2016 оны орон нутгийн сонгуулийн дүн гарснаар Баянзүрх дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын 41 төлөөлөгчөөс ардчилсан нам 16, Монгол Ардын нам 19 судлагдсан. Харин үлдсэн 6 судлалын хувьд сонгогчдын саналыг татах зорилгоор сонгуулийн санал хураах өдөр мөнгө тараасан тухай гомдлыг Баянзүрх дүүргийн цагдаа хуулийн байгууллага асуудлыг шалгаж байгаатай холбогдуулан сонгуулийн хорооноос ардчилсан намаас ялалт байгуулсан гэх нэр бүхий 6 нэр дэвшигчдийг иргэдийн төлөөлөгчийн хурлын сонгуулийн нэрсэн жагсаалтаас хасах тухай шийдвэрийг Баянзүрх дүүргийн сонгуулийн ерөнхий хороо гаргажээ. Гэтэл тус дүүргийн ардчилсан намын дараа пүрэв даваагийн хуулиас гадуур дархан цаадлагдсан энэ нөхөр иргэдийн төлөөлөгчийн хурлын анх дугаар хуралдааны хууль бусаар зохион байгууллаа. Маргаантай 6 нэр дэвшигчийн асуудал хуулиараа шийдэгдэж албан ёсоор үнэмлэхээ автал хуралдаанд орох эрхгүй. Нэг үгээр хэлбэл тэд Монгол улсын шүүх хуулийн дагуу эрхийг нь олгох үгүй эсхийг шийдтэл тэд нэр дэвшигч хിവэрэ байх учиртай. Гэтэл хуралдааны танхим тусгаар тогтносон Монгол улсын сонгуулийг нам зохион байгуулдгаа гэд жишимчгүй хэлээд багталтай наргагүй мэраж шүдамаа жигчлэл сууж юм а. Ямар ч сонгуульд орооноос тогтоолын төсөв гаргасан байгаа тэрийг би танад уншаад танилцуулъя. За 34. За сонгуулийн тухай 34-1-11 161-ээр 161-ийн 4 хэсгийг тус үндэстэн
тогтоох нь. За Баянзүрх дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгчөөр сонгогдсон дараах нэр дэвшигчдийг хөрөнгөний хүлээн зөвшөөрсөөгөө. За үүнд Нэгмөрийн далай цэрэн, Дүнсэнгийн Атармаа, Жаргал сайхны Инкватор, Батмантрын Наран чулуун, Амар Баясгалангийн Баяр, Эрдэнэбаярын Ган чимэг, Ирэнчин хандын Мөнхбат, Тавгсрынгийн Бавтуйг, Болрын Эрхэм заяа, Баяр хүүгийн Галцог, Даш Цэрмагийн Ган хуйг, Хүлээгийн Эрдэнэ сайхан, Батнасангийн Хуралдаа эхлэхгүй байна. Хуралдаа эхлэхийн дараа чамд танилцуулах үүрэг байгаа. Хуралдаа эхлэхгүй. Баянзүрх дүүргийн Иргэдийн төлөөлөгчийн хурлын анх дугаар хуралдаан 2016 оны 11-р сарын 1-ний өдөр зарлагдсан гэсэн ч төрөмнөлөө аваагүй засаг ноён Пүрэв Даваагийн дархан цаазд нөхдийн балгаар хурлаж чадаагүй өндөрлсөн. Ингэснээр хурал маргааш өдөр нь буюу 11-р сарын 2-ны өдөр зарлагдахад ардчилсан намын хараацаанууд дүүргийн эрчим хүчийг санаатаагаар таслаж мөн л хурлыг босмол өргөсөн. Одоо 18 цаг 58-д болж байна. Хурал 17 цагт зарласан байдаг. Бүтэн цаг 30 минутын дараа бид нар шаардлага тавьсан. Шаардлагын дагуу ардчилсан намын одоо нэр бүхий төлөөлөгч нар хуралдаа ирсэнгүү. Улмааргоор одоо энэ хурлын хэвийн үйл ажиллагааг тасалдуулж эрчим хүчийг одоо санаатаагаар ингээд хязгаарлаа. Цалгааны тас. Гэхдээ ийм одоо бүр ийм үйл явдал одоо уугаагүй ийм үйл явдал үнэхээр одоо өнөөдөр Баянзүрх дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал дээр одоо хэвийн үйл ажиллагаа явуулахад цаа татгаар учруулж байна. Тэнд одоо ерөөсөө би энэ дээр одоо энэ арьс намын удирдлага, арьс намын нөхдөдөд одоо энийг тассан зогсоогооч. Орон нутгийн өөрөө удирдах хэсгийн байгууллагын хэвийн үйл ажиллагааг явуулахад битээ саад одоо хууль бус үйлдэл гаргаач гэж одоо хандж хэлмээр юм. Та бүхэн хардаа өнөөдөр хав харахгүй одоо 21 болсон ийм цахилгааныг таслаж ингэж ийм хууль бус юм хийх. Монгол Ардын намын нэр бүхий төлөөлөгч нар бүх зүйлийг хуулийн хүрээнд ёс зүйтэй явуулах одоо чиг хэрэгэлцтэй байгаа. Тийм ч учраас өнөөдөр бид нар зарсан цагаас хойш ингээд дэсвэртэй төвчөртэй хүлээгээс болж байна. Цахилгаан санаатаар таслалсан гэдгийг яаж мэдэж байна? Гэхдээ дөнгөж өмнөх нь сая орж ирсэн 2 хүн одоо камерад биднийг аваад шаардлага тавьсан чинь гарангуутаа цахилгаан таслсан байна. Тэр нь тань цагдаагийн одоо ажилтнууд яг үйлдэл дээр нь барьж тассан зогсоосон. Сая ирээс төв шийдвэр орлоо. Атмантар унтраасан байна. Төв унтраал байна. Атмантар унтраасан байна. Төв унтраал байна. Атмантар унтраасан байна. Төв унтраал байна. Шийдвэр төр нь алга. Наати. Том шийдвэр чинь нэг тоолоор дандаа эрчмийнхэн л ордог. Өсөхийн ч ордог. Ерөнхий атмантар унтраасан байна. Тэгээ атмантар зөвхөрөнгө орж ич. Үүний дараагаар 2016 оны 11-р сарын 3-ны өдөр Баянзүрх дүүргийн ардчилсан намын дарга засаг ноён Пүрэв Даваа хууль бусаар Монгол Ардын намын ялалт байгуулсан төлөөлөгчдөд мэдэгдэлгүй ардчилсан намын төр өмнөлгөө аваагүй 6 гишүүнтэйгээ анх дугаар хуралдаанаа хийж энэ тухайга хэвлэл мэдээллийн хэрэгслээр захиалахад төлбөртэй мэдээ цацаж олон нийтэд худал мэдээлэл тараажээ. Тэгээд зогсохгүй дарга удирдлагуудаа сонгон шийдвэр гаргаж төр өмнөлгөө аваагүй байгаа нэр дэвшигчийг дүүргийн Иргэдийн төлөөлөгчийн хурлын даргаар томилсон байх юм аа. Одоо үзэгч та бүхэндээ Баянзүрх дүүргийн 5 дугаар тойрогт ардчилсан намаас нэр дэвшигч Ган чимгийн сонгуулийн штаб хэрхэн мөнгө тарааж буй хууль бус үйлдэлийг баримтаар дэлгэе. Сайн байна уу? Цаасаа тэгээ та өгчих юм уу?
이거 하나 주세요. 인도에 지금 왜? Баянзүрх дүүргийн ардчилсан намын хэсэг нөхдүүд эрх мэдэл зөөлөн сандлын хойноос хууль дүрмийг уландаа гიშгэн амь тавин чаргууцалдаж байгааг та энэхүү нэвтрүүлгээс харж болох үзье. Хэвлэл мэдээллийн хэрэгслийг хүртэл хідэн халтар төгрөгөөр хааж юу дуртайгаа нийтлүүлж байгаагаас харахад энэ хүн өнгөрсөн 4 жилийн хугацаанд Баянзүрх дүүргийн төсвөөс хэрхэн хитвчээ түнхэлгэснийг харж болох хаа. Өнгөрсөн 2012 оны орон нутгийн сонгуулиарч мөн төрийн ажлыг хэрхэн бодлоомтуулж хууль бус үйлдэл гаргаж ирснийг сануулах нь зүүн хэрэг үзье. Нийслэлийн Баянзүрх дүүрэг зүрх харахнаараа овоглсон нийслэлийн хамгийн их хүн амтай дүүрэг. Үнэн хэрэг дээрээ өнгөрсөн 4 жилийн хугацаанд Баянзүрх дүүрэгт юу хийдэв? Нүдэнд харагдаж гарт баригдах үз, дөрвтэй хийгдсэн ажил байна уу? Нийслэлийн хөрөнгө оруулалтаар баригдсан хідэн сургууль цэцэрлэгээс өөр ажил харагдана уу? Ардчилсан намын хараа цаанууд хідэн хурган дарга нарын гизийг түнтэлгэж төрөвчийг нь зузаалснаас өөр зүйлгүй 4 жилийн хугацаа өнгөрч бодит байдал дээрээ нийслэлд хамгийн их ядуурл ажилгүйдэлтэй дүүрэг гэж цоллуулсаар үлдлээ. Хууль бус шийдвэр даргын хэцүү байвар ажилласаа шалтгаангүй халагдсан хороодын засаг дарга нар хууль бус үйлдэлүүдэд бүрд аваад хар талб олон бий. Хүн зодсон ажлын байран дээрээ согтуурхаж агсансан доод албан тушаалтнаа дарамтлсан гэд байж болох бүхий л муу нэрийг зөвжээ. Хийсэн бүтээсэндээ харуулах зүйлгүйч арга залтайгаараа дүүргийн засаг ноёны сэнтийг өдийг хүртэл сууж байгаа бүрд аваад энэ нөхөрт аргалуулах зүйлч олон байдаг үзье. Хиний амыг яаж таглаж, хиний халаасыг хослохоо ноён бүрд аваа сайн мэднэ.